Тухайн үед тэгэл 2 тэрбумыг зугтаж явсан. Тэгвэл өөр Facebook дээр харангууд 8 тэрбум зугтаж явсан. Өөр 20 тэрбум зугтаж явсан. Хизээж байгаагүй. Би тэр XM affiliate XM гэдэг юмыг Монголд оруулж ирсэн. Ер нь бол Forex гэдэг юмыг Монголд том болгосон тийм үү? Би өөрөө алдаа хийсэн. Тэнгүүд хөгшин пистанер надлуу дайрсан тухайн үед тэг өөртөө хичээл зардаг пистанер Forex-араа ингээд өөрийгөө томроод тийм байсан байхгүй юу? Окей. Тухайн үед би алдаа хийгээд мөнгөний алдаад компани дампуурсан, би дампуурсан, it's over. Окей. Тухайн үед тэгэл мөнгө алдаал тэгэл боломжгүй болоод тэгэл за бүх юм сайхан болно тий би угаасаа буцаад босч ирнэ. Буцаад асуудлыг шийдэн ямар ч асуудалгүй. Тэгэл нэг харсан чи 2 3-уулаа манай ах гэж дээ. Манай эхнэрийн ахыг орцонд нь зоодоод манай ээж дээр очиод ээж чинь алан гэрийн шатаад. Done bro, it's over. Ингээл ямар ч шийдвэр гарахгүй шүү дээ. Ойлгож байна уу? Ийм нийгэм дотор ийм тарихтай, ийм майндсеттай пистанарт би яг яах юм? Би ч амьдралдаа зөндөө шаалгуулж ирсэн. Би юм лөө хөрөнгө оруулалт хийсэд тэр компани дампуурсан. Би жишээ нь meme coin дээр зөндөө шаалгуулдаг, тийм үү? Forex дээр зөндөө шаалгуулдаг, юмд шаалгуулсан. It's just lessons bro. Зүгээр сургалт. Чи юм сурсан за.